Өвөр ханган аймгийн Түүхэд 90 жилийн ойг тохиолдуулан Өвөр ханган алдартнуудыг бэлэгдсэнд мөнхлээ. Өвөр ханган аймгийн Харьяад Монгол улсын Гавьяат тамирчин Хөдөлмөрийн Баатар Долгорсөрөнгийн давагт орж. Давагт орж нь 1980 оны 9 сард Донорвын Долгорсөрөнгийн баг хүү болон Улаанбаатар хотод мэндэлжээ. Аав Донорвын Долгорсөрөнг Монгол улсын зан гэдгээр нь Монгол түмэн андахгүй. Тэрээр үндэсний бүхийн зүлэг ногоон дэвжээнэ зодоглохын сацуу тээврийн яамны Харьяа 25 дугаар бааз жолооч гэж байсан бол ээж Пүрүбатман автокомбинатад нэгтлэн байжээ. Долгорсөрөн зааных бүхийн удамтай айл аав Донорвын Долгорсөрөн үндэсний бүхийн улсын зам, ах Сумьяабазар нь улсын авраг, ах Сэржбүдэн улсын начин цолтой бөхчүүд юм. Давагт орчин дунд сургууль байхдаа дундаж сурлагатай биеийн тамир дуу хөгжим хөдөлмөрийн хичээлдээ дуртай харин тооны хичээлдээ тэмч сонирхолтой бос байжээ. Тэрээр өсвөр насндаа биеийн хөгжил сайтай хөхөт байсан гэдэг. Олон ах нартай ч юм уу бүх удмаа дагаад төрөө нилээд хөдөлгөөнтэй дэггүй нэгэн байсан бөгөөд ээжийнхээ суран бүсний амтыг хаяа мэдэрч өсчээ. Ээж Пүрүбатмын тухайд хөвгүүдэн чанга арга барилаар хүмүүжүүлсэн өдгөөгийн энэ амжилтад хүрэх тулгуур суурь болсон гэж хүү нар нь хэлдэг байна. 1996 оны Баяр наадмаар давагт орж өсвөрийн барилтаанд төрүүлж ах Сумьяабазар нь зан цол хүртэж Долгорсөрөнгийн гэр бүлээс 2 зан цолд нь төрж байжээ. Давагт орж 16 наснаа Арлан Япон орныг зорж Метаку хэмээх спортын ахлах сургуульд элсэн орсноор Сомогийн ертөнцид хөл тавьж байжээ. Анх очоод хэл ус дэг жаягаас өсвөлээд хүндрэл бэрхшээлүүд их тулгарсан ч түүнийг даван туулахтай байж чадсан байна. Метаку ахлах сургууль түүнтэй дашним хамт орж байсан төдийгүй мэргэжлийн сумгийн хатуу чанга бэлтгэл сургуульд дэглэмийг дэвчин зорилгодоо хүрэхийн тулд тэмцэж 1999 онд буюу 19 наснаа анхны бошоод барилдах эрхээ авч байжээ. Барилдах эрхээ авч Сумагийн дэвжэн зодоглсон анхны жилдээ буюу 5 дугаар сарын бошоо Жонитан зэндэнд ганц ч унаагүй 7 даван төрүүлж Матакушитэй зэндаанд орсноор түүний гялалдсан амжилтын эхлэл тавигджээ. Хамгийн анх Японы мэргэжлийн сумууд Батбаяр цэвэгнэм бэргүүтэй бөхчүүд зодголж байсан. Дараагаар нь очсон давгаа дашним зэрэг дүү нартаа дэг журам зан заншил гээд ихээхэн зүйлийг зааж өгсөн гэдэг. Багаасаа сумаа бүхөргжүүлсэн монгол хүн дэлхийн дэвжэнд гартлан алдаршжээ. Тэрээр Японы мэргэжлийн сумаа бүхийн дээд зэндаанд нийт 25 удаа төрүүлж 669 илэл байгуулснаар 2003 онд буюу 23 наснаа Якузуна цолонд хүрч 68 дахь авраг болсон билээ. Их авраг цол хүртэн эзэн хааны цомыг гардахын өмнө монголоор мэндчэд баярын нулимс унгасан монголчуудын сэтгэл зүрхэнд тодхон мөрөөн үлдээсэн байдаг. Их авраг давагт орж барилдахынхаа өмнө ганц брэнд болсон хурц хөдөлгөөнийг хийдэг. Тэр нь барилдахын өмнө өөрийгөө эрлэж зоригжуулдаг арга байсан бицээ. Монголчууд ч түүнийг хараад дуу алдан дэмждэг байлаа. Түүний уран хурц дайчин барилдаануудыг монголчуудаас гадна олон хүн шимтэн үзэх дуртай байсан. Джет Ли, Селин Дион, Уилл Смит гээд маш олон урлаг соёлын одууд пентэй. Давгүй авраг эзэн хааны тэргүүн цомыг 25 удаа хүртэж Сумагийн түүхэнд 3 дугаарт эрэмблэгдсэн амжилтыг үзүүлж чадсан юм. Ийхүү түүнд гарамгай барилдааны шагнал 3, дайчин барилдааны шагнал 1 удаа тус олгосон бол Монголын төр түүний нүрх хүч хөдөлмөр гавьяаг үнэлж Монгол улсын Гавьяат тамирчин Хөдөлмөрийн Баатар цол олгосон билээ. Өмнө нь гарч иж байсан гадны Якузанаар болох Экабана Сушиморанаар 200 холд авсан килограммтай биеийн аралжингээр ааглан барилддаг байсан бол 2001 онд дөнгөж 129 кг байсан Асушороо харьцангуй хөнгөн жинтэй өвхөд тооцогддог байсан. Тэрээр өөрийн хурд хүч, мэхний давууд суйрлан маш хурдтай ширүүн барилдаануудыг үзүүлж байсан байна. Сүүлийн жилүүдэд жин харьцангуй нэмж 145 кг орчим болсон ба өрсөлдөгчтэйг нь тулж барилдах нь илүүтэй болсон. Жин нэмэгтийн хэрээр хурд саарсан боловч олон хөгжүүдээс илүү хурдтай хിവэр үлджээ. 150 кг жинтэй готом үзүүг өргөн шидэж байсан нь түүний хүч хэр ихийг харуулах нэгэн жишээ юм. Бэлтгэлийн үеэр 200 кг чэжнээс шахдаг гэсэн мэдээлэл байдаг юм.
2004 оноос 2007 он хүртэл Асошуроонд Сумогийн цорын ганц Якузана байсан бөгөөд тэрхүү цолын бүхэд тавигдах шаардлагыг хангадаггүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Японы Сумо бүхийн холбоогоор олон удаа шүүмжлэгдэж байсан юм. 2010 оны 1-р сарын тэмцээн үеэр хүнд гар хүрсэн гэж хэвлэлээр шүүгсэн явдал эцэстэн түүнийг зодог тайлахад хүргэсэн. Түүний зодог тайлах эслэл 2010 оны 10 сарын 3-нд болжээ. Түүнийг хамгийн их тоддогдог зам бол Агомг. Монгол гэд цээжэн дэлтгэхээс илүү дэлхийн чихэнд Монголын нэрийг цуурайтуулж дэвсэн бүх. Тэрээр би тусгаар тогтносон Монгол улсын иргэн. Иргэний үүргэн би хангалттай сайн биелүүлсэн гэж бодож байгаа хэмээн хэлсэн байдаг. Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяа Тамирчин Японы мэргэжлийн Сумо бүхийн 68 дахь их аварга долгор сүрэнгийн давуу төрж харин орон төдийгүй дэлхий дахинд эх орныхоо нэрийг гаргаж чадсан хүчтэн юм. Хүүхэд байхдаа л Олимпийн аварга болохыг мөрөөддөг байсан тэр одоо Олимпийн аваргын дайтай алдар нэрэнд хүрсэн. Тэр бол багтам их амжилт нөрөх хөдөлмөрөөр дэлхийд нэрэн гаргасан хүчтэн мөн. Монгол улсын Гавьяа Тамирчин хөдөлмөрийн баатар Японы Сумо бүхийн 68 дахь их аварга долгор сүрэнгийн давуу төрж бол жинхэнэ домог болсон Монгол хүн юм а.